Жак, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол 2024 онд шинээр гараад байгаа орлон тоглох чимээх маш сонирхолтой триллер драма байна. Гол дүрүүдээс одураач гэрэл, боолын гэрээ, бодлын хулгайч, зэв сүбэдэ, шүтэн замраа, залуу жүжигчин гэхэд дэндүү их харизматай төвшин төгс, покер фейс, ноба, мөн анхны дүрээ хинээс дутааргүй өндөр төвшин дебют хийсэн бэлэгт манаар оролцсон тогсон байна. Эхлээд үзэхэд жаахан өдөртөж анги ахих тусам яг л намагт живүүлж байгаа юм шиг доош нь татаж бараг л гарах боломжгүйгээр дуустал нь үзүүлж чаддаг сериал байна лээ. Хаанаас үзэн бэ гэхлээр Вүү цэгийн рүү ороод Вүү Originals зэс рүү дарахад хамгийн түрүүнд гараад ирнэ. Та бүхэн таалагдана гэж найдаж байна. Ингээ бүгдээрээ кинонд орцгоё. Ханга бэлгээ хосоо гурав бол хар багын найзууд. Зодолдохдоо зодолдож, зодуулахдаа хамт зодуулж, харснаа алддаггүй, хадснаа тавьдаггүй шартай арчууд. Хангагийн эхнэрийг Сарна гэдэг. Бэлгээгийн эхнэрийг Хулан гэнэ. Харин манай хосоо ганц бий. Энэ хэдийг гаднаас нь харахад байдгал нэг өөртгөртэй гэр бүлийн найзууд юм шиг санагдах боловч үнэн хэрэгтээ тийм биш. Ханга бэлгээ хоёр уулзаагүй 19 жил болсон бөгөөд бэлгээ Америкаас эхнэрээ дагуулад Монголд ирж байгаа үйл явдлаар 1-р анги эхэлдэг. Тэгэл олон жил уулзаагүй найзууд Хангагийн таарлаж нариг эцэнгийн энд ирээд юу хийх гэж байгаа талаараа ярилцаж нэг өдрийг өнгөрөөж байна. Энэ зуурт хүн бүрийн дотор өөр ингэсэн дурсамжууд сэтрэн байдаг. Манай энэ хэд бүгдээрээ дарахных бөгөөд хин хэнийгээ сайн мэддэг. Тиймээс би ч гэсэн та нарт эднийг сайн мэддэг юм шиг 19 жилийн өмнө яг яаж салцгаасныг нь яриад өгье. Ханга бэлгээгийн эхнэр хоёр баг залуунаас нь даан үерхэж боолзож үнсэлцдэг байсан. Харин одоо бол бүгд энэ тухай мэддэгч мэдээгүй хараагүй юм шиг царайлан сууцгаана. Ханга хулаа хоёр үерхдэг байх тэр үед бэлгээ манай хоёрын харилцааг мэдлгүйгээр би тэр өхөнд дурлж гисэн гэд найзуудаа хэлж өгдөг. Хангаас найзыгаа бодсондоо хулантай үерхдэг гэдгийг хэлж чадалгүйгээр хулантайгаа нууцаар уулзсаар л байна. Нэг өрөө Ханга гудамжны атмануудаас зугтаж яваад бариг дэдгийн даваан дээр нэг төв зонгорхоо байхаар нь яалтчгүй дотор нь ороод нөхчих. Гэтэл тэр дотор нь нэг охин бас байж тарах бөгөөд анхны харцаараа л манай залууд ухаанаа алдтлаа дурлцдаг. Энэ нь Хангагийн одоогийн эхнэр Сарна. Энэ үйл явдлаас хойш нилээд хугацаа өнгөрч өдөр шөнө ээлжилж явсаар Сарна нэг л мэдхэд дурлалдаа шатснаасаа болоод дээвэр дээр амийн хорлох гэд гарч ирээ зогсчихсон байна. Ханга тэр дорн түүнийг бойлуулж амийг нь аварч чаддагч тэдний араас гэнэт гарч ирсэн хүнийг манай залуу санамсаргүй дээвэр дээрээс түлхээд унгаачдаг. Сарнагийн эзэн цагдаа. Тэр охиныгоо өдөр шөнөгүй уйлан догтож гуйгаад байгаа болохоор Хангагийн хэргийг хэрэгсэхгүй болгож золгүй явдалт байсан хэмээн цагаатгаж чадна. Гэхдээ төгсгөлд нь манай залууд ингэж хэлдэг. За хүн байна. Чи ямар асуудалд орсноо мэдж байгаа биз? Сарна уйлж унжаад гуйгаад байгаа болохоор би чамтай ирж уулзч. Чи ухаантай байх. Чи миний охины амьдралаар тогловол би хизээч чиний амьдралаар тоглож чадсан шүү. Ойлгосон. За ингээд хүн амны хэрэгээс молторч чадсан хөөрхий хүү бараг л өрөндөө хайргүй эмэгтэйдийг сууж хүнд ч юу ч тайлбарлалгүйгээр дарахнаас яваад өг. Ханга чи бит явал та. Хулан чинийх. Хулан чам таартай. Чи хулан бит явал та. Би гооч. Ханга. Бити явал та Ханга.
Хулан харин юу усан талаар ямар ч ойлголтгүй үлдсэн учраас хангайд гомцсондоо бас л хайргүй хүнтэйгээ суучихсан. Ингээд 19 жил өнгөрч өнөөдөр хангай Монголын хамгийн шилдэг өмгөөлөгч, хулан, зураач, чөлөө дуран бүтээлч, хосоо ганц бий, Дон Жуан, Сарна Римаксийн захиралгаар ерөнхийдөө бүгдээрээ Монголд бол хаач газар тахгүй том хүмүүс болсон байна. Хэдэн бэрийг хаана юу хийж, яаж шуухан амьдарч байсан талаар мэдцгээгээд энэ удаагийн уулзалт дуустав. Хэд хоногийн дараа хосоо хоёр найзыгаа дагуулад загсанд яв. Манай хүн хандгаатын цусланда хоёр ленок барьчихсан. Ханга бэлгээ хоёр цэцгийсэн биеэ үнэлэх загснууд нь таалагдаж байгаа бололт нилээд сэтгэл хангалуун додгор амьтад сууцгааж байна. Каунтрын ажиллагч One Expert. Та бүхэн бичлэгний дор байрлах линкээр ороод бүртгүүлэх хэсэгт даран амар гэсэн миний нэрийг промо код хэсэгт хийж бүртгүүлвэл анхны депозитондоо 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөгч хийсэн түүнийгээ бонусанд авна гэсэн. За ингээ бүгдээрээ кинод орцгоё. Орой болж орондоо орох цаг болоход хангаа нэг хөөхнийг нь дагуулад байшингаас гардаг. За одоо л гоё юм болох нь гэсэн чинь тэр үйл явдлыг бидэнд харуулахгүйгээр өглөө болгочихно. Манай залуу сэрээд юу болсон яасан хийсэн гэ нөгөө хэд дээр очисон чинь өчигдөр шөнө хангаатай гарч явсан хорлоо гэд хүүхэн олдохоо байжглаа гэд найзууд нь зогсож байдаг. Сүртэй болог байл үдээгээ бодсон тэр яваар хайж байтал нөгөө хүүхнийг нь өмсөж явсан гутал хувцас голын эрэг дээрээс олдоод эхэлнэ. Ингээд нөхцөл байдал эвгүүтэд ирснийг ойлгосон ханга за бүгдээрээ юу ч гэсэн хотоор. Ямар ч хүнийг 2 хоног хайхад үгсэн ч бай амьдч бай сургана гардаг. Хосоо чи хорлоог олтол наад хүүхнээ аваад гэртээ байлгаж өгье гэж хэлснээр манай хэд юу ч болоогүй юм шиг гэргэртээ харцаа. Энэ үйл явдлаас хойш 2 хоног өнгөрдөг. Ханга энэ хооронд найз бэлгээгийнхээ их нэртэй тааралдаж хуучнаа сэргэн бүр гадуур дотор хэд хэдэн удаа уулзаад амжина. Хандгаатай амд болсон үйл явдлаа бараг мартчихсан ажлаа хийгээд тушаал дэвшиж өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин гэдгээ сонсчихсан нийлээд баярлангуй маягтай хурал дээр сууж байтал манай хүний утсан дээр хинээс чимбэ нэгэн учир битүүлэг мессеж ирдэг. Гээшээ дэвшихтэй өдөртөж олоодох чадвартай хүн гэж бодож байгаа учраас ханган өмгөөлөгчийг бол өнөөдөр дэмжиж байгаа. Энэ хэрэгтэй. Хамтарч ажиллаж байгаа өмгөөлөгчтэй тийм ээ харьцсан одоо За энэ бүхний хажуугаар сонирхол татсан нэг зүйл болдог нь киноны эхний ангиас ахуулаад л хосоо хангаагаас нэг хүний хэргийг өмгөөлөд өгөөч хэмээн гуйсаар байдаг. Тэр нь аль нэг яамд өндөр албан тушаал хашдаг хүн бөгөөд хосоогийн хураах нь. Ямар ч өмгөөлөгч түүний хэргийг харсан ерөнхийдөө ялгүй молтрох боломжгүй юм байна гэж хариулдаг. Хангаач энэ хэргийн талаар өмнө нэлээд өмгөөлөгч салчихсан. Хэрэг нь нэлээд өндөрч гисэн. Тэгэж тэр цоодлын карант наагдсан байл. Чийсэн навшнуудыг ингэж улсаас өнгөлөх юм ямар хэрэг байдаг вэ? Тэгээд хар багын сайн найз нь үнэхээр салж өгөхгүй гуйгаад байгаа болохоор өөрийн биеэр түүн дээр очиж үгүй чадахгүй гэдгээ хэлнэ. Биенийхээ сайхан дэмжиж олсон хурааснаа хуайлт. Чамд туршлага байна. Танилуд байна. Би тань шулгуун хэлье. Та бидний дунд 1000 хосоо байгаад ч би таны хэрэг дээр ажиллаж чадахгүй. Таныг өөрөө залгасан болохоор би хосоог бодоод хүрээд ирлээ. Яг би танд сайн өмгөөлөгч болоод өгч бол. Яг үндэ би маш хүнд байдалд байна. Чи дахиад нэг сайн бодоод үзээч. Үүний дараа хангаа нөгөө хорлоо гэд хүүхнийг олохын тулд янз бүрийн арга шарга хэрэглэнэ. Амьд байгаад нь баярлаж байгаа ч өгсөн хүнээс илүү аюултай зүйлийг хорлоо хийж чадах учраас утасны байршил тогтоогч оронд түүнийг олоод ирдэг. Энэ шүүх хэмнэлийн дүгнэлт. Чиний өрийн шигний шинжилгээ. Одоо би цагдаад мэдэгдвэл чамаас өрийн шигний чинь аваад чи нотлогдно. Энэ миний хийсэн бичлэг.
цагдаад өгөх өргөдөл. Харин ч би цагдаа сэргийлэх гэхгүй ярилцаж тохиролцъё гэд хүн чанартай байгаа юм шүү. Тэр бом төгрөг маш их мөнгө штэ. Орлоо. Би ч гар дээр барьж үзээгүй юм. Харин тэгээд би барьж үзмээр шүү дээ. Чи юунд ороод байгаа юм? Чи чинь нэртэй, төртэй мундаг өмгөөлөгч үстэй. Танай эхнэр чинь үл хөдлөх хөрөнгөний компанитай. Мөнгөтэй. Бүгдээрээ тэгш хэрэгтэй л байл та. Чи билгээдэ тохиролцоод яаханд гэж ирсэн биз дээ. Яах минь. Би чамайг энд ч болж чадсан шүү. Бид нар чамд хатаад tulсан. Билгээ чамд бүх тосгож нь хийсэн биз дээ. Тийм. Билгээ төлсөн. Чи намайг ойроо аваачиж хүчинсэн. Би яг чамайг одоод 3 хоног л үлээ. За тэгээ манай залуу үүний дараа хоёр найзыгаа дагуулад мөрөдөө тоглоом тоглодог газарт очино. Харамсалтай нь тэд бүх мөнгө алчдаг. Яста боцор хөлөгч юм байна. Бүх юм баримтжуулчих. Та хоёр яаж яваад юм өмхий шулам дагуулад ирдэг байна. Чамд нөрөх. Şey tasıntıcı. Koç. Düç. Adını sokayım ben. Nillet ini vurdu olmalı. Bir tam devlet hazır mı? Cici oturma. Devlet savcısı. Hacı 좀. Ha? Зэг энэ түрээд энэ удаагийн кино тайлбар дуусч хангайг хэн захиалж хэрэг тунагсан эхнэр нь мэдээд юу болдог хаанаас нэг тэр бом төгрөг олдог зэргийг мэдхийг хүсвэл үүцгийн мэнэс үргэлжлүүлэн үзээрэй. Үнэхээр сонирхолтой олон ангит учраас нүүр бардам та бүхэндээ санал болгож байна. За ингээд дараа уулзтлаа. Түр баяртай. Ой!